Look TV movie podcast presented by Another Day, Another Movie. Сайн байна уу? Ингээд дараагийн дугаартай тавтай мэрл. Look TV-гээс Бэлтгэн хүргэдэг. Another Day, Another Movie киноны подкаст маань 5 дахь дугаар эхэлж байна. За, өнөөдөр бид хоёрын сонгосон сэдв болохоор ер нь Halloween төгөөлж байгаатай холбогдуулан аим шиг кино ярих гэж сонгосон байгаа. Тэгээд тэр дундаа нэлээд олон sequel хийгдээд тэгээд хүмүүсээ сүүл рүүгээ залхаасан. Гэтэ ер нь нэлээд iconic маягийн ер нь үзээгүй хүн баг байхгүй 4 киног сонгосон байгаа. Тэр нь болохоор эхнийх нь Halloween, дараагийнх нь Scream, тэгээд Final Destination Saw гэдэг энэ дөрвөн одоо sequel-үүдтэй амар олон ангитай энэ кинонуудыг сонгосон байгаа. За эднэрийн яг хамгийн дээр үеийнх нь бол Halloween л хата 1900. Чи Halloween-ийг үзчихсэн үү? За энэ угаасаа би ер нь өөрөө амар horror кинонд амар дуртай. Байн ингээд үздэг. Тэгээд багадаа бол би бүр амар айдаг байсан. Нөгөө TV5 аваар ингээд баг хахад ингээд 5 дахь дурлалганы орой аим шиг нэг гардаг гэсэн шүү дээ. Тэр мөрийг би бүр их нартайгаа ингээд өнөр үздэг сокоснуудаар нийлээд. Тэг хамгийн айдаг нь би ингээд дараа нь нойлч чаддгүй, хаашаач ганцраа явж чаддгүй. Үсээ угаах амар хэцүүтэй дараа. Яа. Аим шиг кино үзсний дараа. Тэгээ ер нь хамгийн аим хаан байсан бүртлөө би хамгийн их одоо ингээд аим шиг кино үздэг нь. Бүр ингээд тасралтгүй өөрийгөө би ер нь өөрийгөө жоохон нарциссист гэж боддог гэж. Орой болон би ер нь ингээд жоохон ингээд үзэх ингээд хийх юм болдохгүй үзэх юм болдохгүй хахаар ингээд Netflix-ээр ч юм уу ямар нэг юм Look TV ингээд ухаж байгаа дандаа аим шиг кино үздэг байхгүй юу. Тэгээ тэр болгондоо би боддог заа. За ингээд өмнө үзсэн аим шиг кино ч юм уу те угаасаа аим шиг кино юм л хэдэм чинь их айхгүй гингүүд шүнжэнгөө айгаад таачдаг за. Тэгсэн бүртлээ дараа хэдэн хоногийн дараа дахиад аим шиг кино үзэж суудаг. Энэ ямар сонин үлдэгдэл гэхдээ би их амар дуртай. Өөрийгөө айлгаж тэр ингэж нэг мэдрэлээ зочих амар дуртай юм шиг байна. Нөгөө нэг Scream байгаад тээ. Тэр чинь нөгөө юу юм уу? Юу? Нөгөө Inedme. Агуу тэр чинь Scary Movie. Тэрэн дээр чи Scary Movie дээр харин тийм Scream-ийн тэр багтаа хүн алаа уддаг л та. Нөгөө вазаа гэдэг. Амар хаа. Тэр тэгтээ амар нэдтэй. Тий. Юу нэттэй шиг нөгөө тэжрүү ботолсноо өөрөө тэгээд. Тий. Ер нь нөгөө нэг Scream дээр хамгийн ихний Scary Movie ч л амар Scream-ээс санаа аваад ингээ ер нь плот нь тэр чигээрээ тэгтээ зүгээр амар extreme тэгээ Inedme болгоцсноор Scary Movie авах гарч ирсэн шүү дээ. Тэр Scary Movie-нууд л ихтэй гоё те. Би амар дуртайсан. Манай баг дүү амар дуртай тэгээ би. Хөөе энэ Halloween чи нөгөө юу юм уу? Michael Myers-тэй нэг юм Halloween-ы орой. За би чаныг story ярьж өгье. Та бүхэндээ. Би ингээ багадаа нэг кино үзчихсэн юм аа. Ямар ч юм аим шиг кино заяа. За. Тэг ингээ нэг гарууд нэг юм юун дээр арал дээр ингээ парти даад байдаг заяа. Им илсмэлтэй нэг юм том хаустай. Тэнд ингээ парти даад байдаг. Тэгснээ ингээ нэг алуурчин ингээ тэднэрийг ингээ хөөгөөд байдаг байхгүй юу. Ингээ араас нь тэгсэн чинь ингээ цогтож мохтой ингээ бөө юм болоод байдаг. Тэг би ингээ ганц iconic хэсгийг ингээ сандаг байхгүй. Тэр нь ингээ нэг өрөөрөө нөгөө алуурчнаасаа ингээ цогтож жагаад нэг өрөөрөө орсон чинь юм байнны нөгөө онгоцнууд байдаг штэ. Байнд байдаг. Усны онгоцнуудтай тэгснэ тэрэн дотор нь ингээ ийм шавар цементчлөө ингээ зуурцсан байж идэг. Тэгсэн чинь тийшээ ингэж манай одоо тэр цогтож байгаа залуу ингээ орж хөвтөж тэрүүгээр тэрнээс нөөгддөг. Наа чин Friday the 13th тохоо. 13-ны баасан гараг гээд. Тийм тэр кино шиг санагдав. Тэрийг би бүр яг тэр киноноос хөтлөө айжсэн байхгүй. Тэгснээ ингээд дараа нь ингээд тэр кино ямар кино юм бол яагаад ингээд тэгээд идэг гэ тэгээд хүмүүсээс асуухаар хинч мэдтгүү за. Наа чи харин 13-ны баасан гараг эхэлсэн сонсоод байна. Friday the 13th нэг алуурчин л байна. Харин нэг нөгөө нэг юу камп дээр болсон үйл явдлаас кампинг тийм камп дээр ингээд бөөнөр очиж мочоод ингээд зөхгүй. Тэгсэн чинь нэгээр нь алхаддаг. Тэгээд тэр алуурчин хин гэдэг ч үлээ. Джейсон Мэйсон ч үлээ. Тиймэрхүү алуурчин. Тийм тэр мөн. Тэр бол тэр мөн. Halloween яваад нөгөө
Jamie Lee Curtis мэднэ сте. За. Жижиггүйсэн Freaky Friday гэж. Аха. Тэр тоглодог. Тэр цолог тэрний анхны бүрэн хэмжээний кино шүү дээ. Тэр бүр амар залуудтай тоглосон. Тэр чинь нөгөө нэг Psycho гэх кино мэдгүй. Тий. Тэрний эмэгтэй Hitchcock-ийн. Hitchcock-ийн. Тэрний эмэгтэй шүү дээ. Эхний үед нөхчдөг. За. Тэр эмэгтэйгийн охин шүү. Харин тэгээд юу болоод байгаа юм бэ? харин тэгэнгүүтээ юу тэр ингээд ер нь өөрөө жоохон horror жанр дуртай. Тэгээд эхний киногоо тэр аим шиг киногоор эхэлсэн. Тэгээ өнөөдөр би харин юм үзээд ичсэн чинь Halloween-ыг амар санаа ер нь Halloween болохоор яг ингээд дандаа тиймэрхүү юм гардаг хгүй ингээд тэр үед ингээд тийм алуурчин байсан болов гэсэн. Надаа ер нь дээр үеийн жоохон аим шиг кинод тэгэл босон ядлаас идэсэн болов гэсэн юм амар их өгдөг штэ. Тэгсэн чинь яг зүгээр кино production-ы нэг залуу өөрөө ингээд тэр зарга нь өөрөө ингээд John Carpenter одоо ерөнхийдөө ингээд энэ Halloween гэх кино ингээд John Carpenter-ийн Halloween гэж кино гэдгээр амар хатартай байхгүй юу? Найруулагчийн нэр нь ингээд дээр нь орсон. Тэгээд тэгсэн чинь John Carpenter-аар ингээд кино хийлгэн гэж продюсер ч юм уу тэр хүн өөрөө бодож агаад тэнгүүтээ гинт ингээд ботсон гэсэн ингээд babysitter-ууд ингээд одоо ингээд хүүхд харагчуд нэг алдаг. Нэг ингээд газар нэг хүүхд харагчтайг аваад тэр нь ингээд Америк дахь хамгийн аимшиг орой буюу Halloween-аар алдаг байвал гэж бодож ингэж гаргаж ирсэн гэсэн. Тэгээд John Carpenter гэх залуу бүр амар залуу за өөрөө зохиолын бичсэн. За. Тэгснэ найруулсан. Тэнгүүдээ хөгжмийн бичсэн эдит хийсэн. Хөгжмийн бичсэн. Энэ хөгжмийн нэг хин юм шүү. Өөрөө Carpenters гэд хамтлаг гэдэг штеп. мэдгүй. Тэрнийх юм шүү. Тэр нөгөө ах トゥ хоёр эмэгтэй эрэгтэй хоёр дуулаад байдаг. Мэдгүй. Яагаад вэ? When I was young, I listened to the radio гэдэг. Мэдгүй. Тэр дог мэддгүй юм уу? Мэдгүй. Чи мэднэс юм аа. Тэр хамтлагийн хүн. Тэгээд тэгсэн чинь хин алаад шүү яриад. Тэгээд John Carpenter ер нь өөрөө ингээд амар хөгжмийн хүртэл скорын хүртэл хийгээд эдит хүртэл хийгээд бүтэн ингээд ер нь ингээд хүмүүс амар бахархаж ярьдаг. Яа тэгэхээр бүтэн бараг тэр чин пост продакшны тим байхаар зүйлийг ингээд ганцаараа хийцэн. Тийм. Тэгээд тэр үед угаасаа тэр бол мэдээж мөнгөний асуудал байсан. $300,000 бүтсэн. Тэгээд $300,000 бүтснээ тэр кино чи өөрөө $60-70 сая тэр үед олсон. Нэлээд том ашиг болсон. Тэгээд энэ кино нөгөө independent гэх янз бүрийн тийм том юмар хийлгээгүй independent film гэж ихсэн. Тэгэнгүүтээ нэлээд том ашиг болоод цаашаа нэлээд олон sequel болсон. Тэгээд тэрний болохоор 1981 оных нь болохоор бүр яг sequel нь Jamie Lee Curtis бас дахиад тоглодог. Нөгөө манай Michael Myers маань болохоор ингээд өвшөөх гэж буцаж гарч ирдэг. Тэгэнгүүтээ дараагийн хідэн sequel-ууд нь дандаа Halloween Kills биш Halloween 1 2 2 гэсэн нэг арай өөр хүмүүсээ тоглуулсан. Тэгээд нэг юм яг бол тэр хийсэн хүмүүс нь хийгээгүй. Анхны хийсэн хүмүүс нь хийгээгүй байжгаад сая 18 онд Halloween Kills гэж гарлуу. Тэр нь болохоор бүр яг Jamie Lee Curtis хөшөрсөн. Тэг ингээд өөрөө тийм амар traumатай болсон. Тэг яг тэрүүгээр гардаг. Тэнгүүтээ түрүү жил дахиад бас нэг юм гарсан юм аа. Тэнгүүтээ одоо энэ жил дахиад одоо өргөө мөргөд одоо юунуудаар гарсан байгаа. Синемануудаар гарсан байгаа зөө. Тэр нь өргөө мөргөө. Тэр нь болохоор Halloween Ends гэдэг харин тийм. Тэгээ дуусч байгаа юм. Тэгээ ингээд ер нь тэр юу дуусч байгаа. Я болооч ямар хийх. Харин тийм. Угаасаа эхний анги тэнгүүтээ за хоёр дахь sequel нь бол яг уу дажгүй үзчихэж болохоор тэнгүүтээ дараагийн хэд нэг амар навшиг явж ирсэн 18 оны тэр бол надад амар сонирхолтой байхгүй юу. Jamie Lee Curtis өөрөө тоглолцсон болохоор хөшөрсөн. Ингээд юм амар юу болсон. Тэнгүүтээ түрүү жилийн анги нь бүр ёо хүн лайтай за арай гэж боо юм болоод дууссан чинь гараад иртийн. Яа би бүр ёо энэ үхээчээ гэж бодсон чинь ингээд одоо ингээд сүүлийн анги нь гарчлаа. Тэгсэн чинь харин угаасаа сүүлийнхаа chapter-ыг хуваад 2 sequel-ийн гэж үгүйсээ анхнаасаа ярьсан байсан юм байл л дээ. Тэгсэн чи би тэрийг мдэгөө үзчихэнгүүтээ яа энэ одоо өгтгүй ямар лайтай юм бэ гэж бодоод. Тэгсэн чи энэ одоо гарцсан л байгаа юм лээ. За тийм. Тэгэнгүүтээ угаасаа эн чинь нөгөө нэг 77 оны сүүлээр хийгдсэн кино болохоор ч юм уу тэр үеийнхэн өнгө хийсэн амар сонирхолтой байдаг. Үзэхээр тэгээд энэний нэг сонирхолтой юм нь одоо бусад тэр үедээ гарч ирсэн аим шиг юмдыг бодвол цуснууч айгу гардаггүй. Тэнгүүтээ ер нь нэлээ өөртөө хийцийнх нь ингээд нэг тийм шийдлэн ч юм уу тэр нь болохоор ингээд шал өөр юмд ингээд дэлгэцэн одоо жишээ нь зүүн ч юм уу баруун талд ингээд хүний анхаарлыг татчихагаад өөр талаас нь айлгадаг.
Нөгөө талаас ингээ гинт ингээ цочоодаг. Тэгээд бүр тэгж амар юм айлгаж майл одоо юу гэдэг чинь бүр амар цуснажээр ингэж амар хүмүүсийг ингэж disgusting ингэж бүр сэжгийг хүргэж ингэж айлгана гэхээс илүүтэйгээр юм suspense үүсгэж айлгсан гэдгээр нэлээд том одоо тэр үеийнхаа ингээд ер нь жоохон ингээд Холливуд унтсан байсан үед ингээд аим шиг кино гаргаж ирсэн тийм л кино юм билээ л дээ. Тийм. Тэгээд тийм болохоор нэлээд ер нь яадаг кино шнцтэй бас ингээд жоохон дээгүүр үнэлэгддэг. Тийм кино байна лээ. За Scream болохоор чи Scream-ыг бол үзчихсэн гэсэн шүү дээ. Үгүй баха. Нөгөө Ваза гэдэг багтаа юу үзчихсэн. Харин тийм тэрний харин тэр Scary movie-г л үзчихсэн. Яг жинхэнэ Scream-ийг бол үзэж байгаагүй. За жинхэнэ Scream дээр нөгөө хин тоглогч нь Моника. Чиний Моникагийн тэнт нэмүүдийг хачаагүй юм жижиггүй сте. Жинхэнэ Scream-ийг үзсэн юм байна шүү дээ. Тэр чинь гэхдээ жоохон инээдтэй кино үстэй. Инээдтэй ч гэж тээ. Моникатай тэр хэсэг яг санаад нөө тий. Санжин тэр нөө Моника сурвалжлагч тэгснээ нэг цагдаатай үерхэлчээр оруулж харин тэгсэн чинь нөгөө нэг найз залуу нь алуурчин байдаг кино юм. Тэр чинь их жоохон инээдмийн кино үстэй. Мэдгүй. Тийм үү. Би тэрийг үзснээ инээдмийн кино л гэж бодоод байдаг шүү дээ. Манад үзээд байдаг байхгүй Scream гээд. Манад бүр амар 10-тай 11-тай байхгүй манай баг дүү маань тэгээд бүр амар кино мэддэг тэгснээ аимшиг кинонд амар дуртай. За тэгснээ өөрөө бас яг ингээм амар айдаг мөртлөө бүр ингэж хөвж байгаа юм шиг үздэг. Тэгснээ албатай юм шиг тэр намайг очсон байсан чи Scream тавиаж өөрөө үзчихсэн. Ана хамтдаа 0 орчод хөө. Тийм би амар өөдгөө өөрөө аимшиг кино үзчихэд тэгэж 0 орохоос айдаг байсан юм биш. Ганцаараа яваач гэж. Тийм Scream бол арай залуу кино. Нөгөө кино Halloween-ыг бодвол явтач Моника тоглолдог. Тийм Моника Courtney Cox тоглол. Яа нэг тэнэг жижиг нэг мончок. Одоогийн охтууд ингэ тавиад идэг мончок чиш мончокноос богино юм гацсан бидэг шүү дээ. Тэгэнгүүт кино. Тийм тэгснэ юу 1996 оны кино Scream болохоор тэг анхны анги нь 96 онд гарч ирсэн. Нөгөө яга Drew Barrymore штэ. Drew Barrymore. Тийм Drew Barrymore нэг ихэлтэн гардаг штэ. Ингээд уцаараа яриад ингэсэн чинь хүн залгаал ингэснэ. Чи аим шиг кинонд дуртай юм байна. What's your favorite scary movie гэдгсэн чинь нөгөөт нь нэмэрч мараад ингэсэн чинь. За тэгвэл чиний аим шиг тухай юм асуу гэл. Чи яа би ингэх байхгүй. Чи ямар тэнийг юм ингэ тасалсан чинь. Хаста юу bitch fit ингээд амар занл хийлээд идэг. Тэгснэ чи одоо ингээд шууд hot backyard-а хардаа мартаа гэсэн чинь найзлаг ингээ хүлцэн. Тэгээд одоо ингээ буруу хариулах юм бол би шууд найзлууч аллаа маллаа гэд. Тэгэж эхэлдэг. Тэгснэ охин нь юу тэгээд тэр Drew Barrymore ингээд амар өрөлж үйлэл буу юм болол тэгэнгүүтээ яагаад найзлууг нь алаа тэгснэ өөрийг нь алах гэдэг. Тэгэнгүүтээ гэрээсээ цухтаж мухтаал нэг юм suburban house басаад юм аа. Тэгэл гэрээсээ цухтаж мухтаад ингээ явж исэн чинь гэрийнх нь яг аваж ирнэ гэртээ ирж идэг. Тэгснэ нөгөө яагаад югдэглээ орж ирсэнд ингээ бахан тусмас болсон гэрт нь тэгэл нөгөө ч охиноо хайгаал явжсэн чинь охиныг нь юу модноос дүүжлээд талцсан байдаг ч лөө тэгэж эхэлдэг байхгүй. Тэгээд ер нь тийм high school тэгсэн чинь ангийнх нь нэг охин нас урчлаа гэд эхэлдэг. Тийм. Тэгээд тэгснэ тэр гол дүрийн охин болохоор New Campbell тоглох санагдаад тэр охины хин гэдэг лээ. Тэр охин ээж нь яатсан Cindy бараг мөндөө гэж нэг би сая ягаад ч бас Cindy гэж бодсон. Cindy л гэмэрсэн. Харин бараг Cindy мөн баха гэж нас. Casey Becker гэнэ андаа. Үгүй Casey Becker чинь хин юм бэ? Sydney мөн биш. Би Cindy гэсэн. Sydney. Sydney юм. Sydney Scott, Prescott гэдэг дээ. Prescott гэх амар дуудал дээ. Тэгээд тэгсэн чинь нөгөө тэр охиных нь ээж нь болохоор нэг залуутай араар нь тавьж нөхрийнхээ араар тавьж ингэж явж ийсэн нөгөөслөдөө халуулсан ч үлээ. Тэгээ нөгөөслөө нь яатсан. Шоронд орсон. Тэгээ алуурчантай ингэсэн гэдэг тийм болоод идэг. Тэгсэн чинь удахгүй шоронгоос гарч ирнэ гэдэг охиныг нь занл хийлээд байдаг сте. Тийм тэгээд ер нь ингээд энэ алаад байгаа хүн болохоор ингээд Сидней рүү байн залгаал ингээд дарамтлаад идэг. Тэгсэн чинь Сидней болохоор ингээд нөгөө алуурчин алах гэдэг ингээд тэгсэн чинь хэн болохоор одоо хиний Моникагийн дүр болохоор Courtney Cox-ийн дүр болохоор тэр юун залуугаар тэр алуурчин залуу дээр очиж интервью хийгээд ингээд ном бичсэн.
ном бичээд доод болцсон хүүхэн байдаг хгүй. Тэгээд тэр хоёр би биндээ амар дургу. Тийм хүн болоод байдаг. Тэгээд тэр нөгөө нэг Моникагийн нөгөө нэг үерхэж мөрхэд хайртай болоод байдаг. Dewey ч лөө тэр цагдаатайгаа тэр ерөн суудаг. Яг амьдрал дээрээ суусан шүү дээ өөрөө. Дэвид Аркет гэж лотос охинтой. Тийм. Тэгээд энэ кино болохоор за эхний анги нь тэгээд тийм сонир дусдаг. Нөгөө найзлуу нэг найзлаа нийлж агаад хамт плот хийж агаад ингээд нэг хүмүүсийг алаадсан байдаг шүү дээ. Хамгийн сүүлд тэр хоёр нь гей болж таарч байна. Харин тийм. Үгүй. За тэр гей болдог ч юм бол scary movie хаа. Тийм билүү. Би яг хэлээд байдаг. Харин тийм. Би бас өөрөө сая юу илээ. Тийм гей болдог ч scary movie. Энэ дээр болохоор зүгээр л яад ч хилээдээ нэг юм зүгээр л юм галзуу хүн битгчлэн мэдрэл мат хүн битгчлэн нэзлэн тийм байдаг. Тиймэрхэн болоод юм аа. Тэгэнгүүтээ дараагийнх нь анги нь болохоор энэ ингээд их сургуульд орсон. Тийм миний санджаагаар их сургуульд орсон тэгснээ юу агаад баахан дахиад нөгөө нэг алуурчин дахиад гарч ирээл тэр бүр боо юм болол ингэддэг санагдаж байна. Тэгээд тэгснээ сая сүүлд Scary Movie 5 ч илүү гарсан. Scream movie шнаа. Scream 5 ч илүү Scream гэдэг сүүлийн анги гарсан байхгүй юу? Тэрний постэр надад амар таалагдсан. Гол дүрийн хайдуу хүмүүсээ бүгд ингэ тавьсан. Ингээ өрөөд ингэ тавьсан. Тэнгүүтээ алуурчин энэ постэр дээр байгаа гэсэн. Амар сонирхолтойсэн надад тэр. Тэгээд тэрийг үзсэн чи тэрнэр жинхэнэ өөртөө мок хийж мэгээд амар гоё хийсэн бэлээ. Би бүр ингээд кино жигт үзсэн байхгүй амар цочоод байсан бүртлээ хажуугаар нь бас ингээд амар инээ түрээд ингээд плот амар хүрхий игтцээ яг нэг юм одоо үе хүмүүст үзэхэд ингээд яг одоо ингээд одоо үед амар юм уусгаад өгцөн амар тийм serious биш. Тэгэл яа наа чи юм болж лээд үстэй ингээд л тэгдэг үлээстэй тэнгүүтээ тэр нөгөө нэг Scream гэдэг кинон дээр тэгдэг байхгүй хүмүүс тэрийг дөөрэлгээд slash гэх кино хийсэн. Тэгээд кинон дээр Scream-ийн үйл явдал ингээд slash гэдэг кино гардаг байхгүй. Тэгсэн чинь тэр slash-ыг ингээд бүгдрээ үзэж шоолж молол яа slash ингэж хийгээд тахтай гэдэг. Тэр нь яг үндэ Scream кино өөрөө байхгүй амар инээдтэй тэр. Тэгтээ надад тэр Scream-ийн сүүлийн ангилалд амар таалагдсан. Тэгээл яг сүүлийн хүмүүс нь бүгд тэр дахиж хийн гэсэн. Тэнгүүтээ гол дүрийн хүүхэн нь цалин жоохон бага байна гэд дахиж тоолохгүй гэсэн юм шиг л. Тиймэрхүү юм яриад байсан. Тэгсэн чинь хүмүүс доор нь нэг аим шиг кино хийжэл тэгвэл ингээл яваад. Ер нь харин тийм нэг дажгүй ингээд цаашаа яваадах плоттой байл ингээл яваал хаад ялангуяа serial killerтэй кинонууд бол их боломжтой байл юм байна. За тэгснэ. За ингээд ер нь scary movie гэдэг ах. Scary movie л үзмээр байгаа юм байна л та би. Scary movie гэхдээ угаасаа амар гоё штэ. Амар нийт штэ. Татаадаг штэ. Дуртай. Дандаа тэнийг юм болоод. Яг кинонд нь тоглодог жүжигчд нь тоглоод байдаг сте тэгснэ. Үгүй. Тэр чинь нөгөө нэг арай өөр хүмүүс тийм. Арай өөр хүмүүс байдаг. Хин нөгөө. Гэтэ амар ижлэгэн хүмүүс ягаад гэдэг те. Anna Faris. Тийм ер нь бол амар төстэй хүмүүс байдаг. Аха. Яа тэр амар фана. Харин тийм тэр амар нийттэй. Би бас сайхан нэг Scary Movie нэгдүгээр ингээ үзсэн чинь яг Scream-ийн плот тэр чигээрээ. Тэгэнгүүтээ амар тэнэглээ. Ни ядаргаатай надсан юм. За тэгээд Scream бол нэг иймэрхүү Scream гэхдээ надад бол нэлээд таалагддаг киноны нэг юм. Final Destination ч юм бүр амар үзэх амар дуртай байж байгаа. Сүүлийн 4 5 авдгаар ингэж л амар тэнэг болсон. Харин тийм ээ. Ер нь жоохон цаашаа мангарлаад байсан л та. Ер нь угаасаа энэ кинонууд ингээ хараад тахаар эхний хэд амар гоё явж ирсэн аа. Амар утгатай, нэг юм плоттай, тэгээ плот твист амар зүүнээр гарч ирдэг ч юм уу. Ингэжсэнийгаа сүүл рүүгээ ингээ 4-5 болоо явна. 4-5 болоо явангууд угаасаа амар утга учиргүй болоод юм тэгээд хитрхийн ингээ repetitive болоод ингээ зохиол нь бүр ингээ яг давтагдаад нэг юм тэнэг болчихдог л тоо. Тийм ээ. Над Final Destination гэдэг гоё те. Final Destination яаж өгч байгаагийг нь харах дуртай. Одоо энэ бүтлгүй юм одоо яаж өгөх нь бэ гэж бодсон. Ёо ингэчлээ гэж. Тэр ихтэй амар зүүн дандаа нэг тийм хүний ингээд айдаг ийм өглөөд байдаг те. Аха. Харин тэрийг би ястаа амар хүн травмад өгсөн гэж бод. Траума өгсөн бахаа. Одоо тэр нэг юм мод зод ингээд амар урт мод зод ачаа авчид юм том машинууд шүү дээ. Тэрний хань Америкт ерөөсөө хүн явдггүй гэсэн. Харин би ч гэсэн айдаг. Би ингээд зүгээр ингээд мод зод биш зүгээр ингээд ийм
портерноос ингээд илүү гарч марцсан төмөр мөмөртэй Харин ингээд очсон явж байхаар ингээд ард нь явахаар хойноос нэг машин ирэм өргөчүүл би бүр даа гэж бодоод аль болох тэр машины урд нь гарахыг дандаа хичээдэг гэж. Харин тийм ер нь амар юугүй тэгээд тэр нэг сүүлний тийм мим харсан байхгүй юу whole generation traumatized by one movie гэсэн ингээ бүгдээ яг тэрнээс ингээ хойгоор навцсан хажуугаар нь ч юм амар хоолмол явцсан бөөнөрөө тэгэхээр тэр үгс тэр нөгөө надаа юу амар Надад хамгийн амар үхлэн тэр нөө юу санагдаад байдаг шүү дээ. Ингээд зүгээр ингээд зогсож ийсэн аа нөгөө нэг юу лээ юу гэдэг лээ шонгийн мад унаад тэгсэн чинь нөгөө нэг ингээд биенүүд нь ингээд хэрчигдчихсэн шүү дээ. Яа Тэр л надад хамгийн амар зүүн нэр санагдав. Яг ингээд зүгээр зогсож ийсэн аа биенүүд нь ингээд хийж тийшээ гулгаад ингээд салаад онцдаг. Би нэг аим шиг кино санчлаа золиг гэж бас яг тэгж үхдэг. за Нэг юм усан онгоцсон дээр нэг юм болоод идэг. Тэгснэ нэг жоохон охинтой тэр цагаан балаачтай нэг охин ингээ яваад идэг. Санж гинөө. за яж над чи яг санах гэдэг байна. Тэр Усан ямар онгоцсон кино дээр лээ? би усан онгоцсон харин тийм нэг Титаник Титаник хүмүүс нь ингээ тийм ер нь Титаникийн үеийн тэгснэ ингээд тийм онгоцсон осолдож масалтаад бөө юм болцсон байсан чинь хажуугаар нэг жижигхэн нэг охин байгаад идэг. Тэгснэ тэр охин сүнсэн ч илүү юу ч илүү ямартай ш нэг юм шиг. аха нэг тийм сүнстэй хөлгөн онгоцчлоо нэг тиймэрхүү нэртэй нэг тийм кино байдаг санагдаад байна. Наа чи баруун. Чи мэдгүй юм аа. Тим кино мэдгүй юу? Тэртээч би багтаа үзчихсэн юм шиг кино бол тэр ингээд бүр сэтгэлд үлдсэн. Би одоо тэр хиттэд үзсэн 6 мургатаатай үзсэн. Тийм ээ тэрийг амар санаж байна. Нилээн тийм сүнс мүстэй тэгээ хөлгөн онгоцсон дээр болоод идэг юм. Тэгснэ ингээд Одоо бүр гол дүрийн хүүхнийхэн царай нь харагдаад. хөлгийн нөгөө нэг юм ахмадтай тэр охин ингээд бүжиглж мүжиглээд Оо байдаг. яг. Тэгсэн чинь яг тэр ахмад нь тэгээд өгчтэй шүү дээ. Нөгөө биенүүд нь тасраад бас нөгөө нэг хөлөг онгоцсных нь нөгөө нэг юм юу гэдэглээ залуурын юу гэдэглээ. За залуур. Тийм тэрнийх нь ингээд юм утас гэх юм уу тэр юм нь тасраад тэгсэн чинь тэр нь ингээд гэд ингэнгүүтлээ биенүүдийг ингээд хэрччихдэг. Яа. Тэрэн дээр тэр бас амар цуснуудтай яг санаад байна. Харин тийм ээ. Надад ч яг санах гээд байна. Багтаа л үзчихсэн юм яг. Би багтаа сонсож байгаа хүмүүс нь миний мэдгүй байгаа багтаа үзэж traumatized болсон хоёр киног мэдчихэвэл доор комент эхнийх нь ингээд тахчаа 13-ны баасан гараг. За. Одоо хоёр дахь тэр хөлөг онгоцыг хэлдэг гэсэн. Тэр нөгөө нэг монголоор тэгж очуулаад байдаг гэсэн шүү дээ. Бүгд гэж очуулаад байдаг гэсэн. Ringo. Аха. Би тэр Никол хин тоглодог. Kidman. Никол Кидман биш нөгөө хүн шүү дээ. Хинчлээ за нэг хүн байт юм аа. Би тэрнээс бүр амар айдаг байсан. Чихнээсээ Сидней юу? За бараг л тийм баг. Дөрөн Сидней хаа тэр. Үгүй Сидней шээ. Синди. Аха. За систем мэдгүй. Яаж ч би тэрнээс бүр амар. Тэр чинь нөгөө нэг юм жоохон охинтой бас хүмүүстэй. Тийм үү. Нөгөө нэг худаг руу чихээд алсан байдаг. Тэгсэн чинь сүнс нь ингээд зурагтан дээр нэг худаг гарч ирсэн. Зурагтаас гарч ирээд. Rachel. Naomi Watts тоглодог харин тийм ээ тийм. Нөгөө охин Samara гэдэг охин мэт шин. Тэр бүр үнэ юу гэнэ нөгөө бичлэг үзээд 7 хоногийн дараа өгдөг. Тий. Чин ring шүү дээ. Тэгэнгүүтээ яагаад яг нөгөө нэг туслах гэдэг нэг залуу идэм аа. Тэр залууг ингээд битгий бичлэгээр үзээрэй гэж хэлчихэд яг утсан чинь өгцөн байдаг хгүй юу ингээд сандал руугаа ингээд цааш харсан ингээд иргэдэг сандал ингээд цааш харсан сууж ахаар ингээд ингэсэн чинь ингээд нааш харсан чинь ингээд хамгийн минь ингээд өгцөн. Яа би тэр хэсгээс бүр яаж өгцөн байсан юм. Тэр чинь нөгөө нэг юм шоконд ороод ч юм өгцөн байдаг заяа дандаа. Тэнгүүт ингээд дандаа ингээд body dysmorphia болцсон юм шиг. За body dysmorphia гэдэг юм баха. Sorry. Ядаж ч нэг юм биеийн амар сонирн болоод ингээд юм гажиж мажаад ингээд өгцөн байдаг хгүй бүгдээрээ. Ер нь тэгэж өгдөг хүмүүс нь. Тэгсэн чинь яг би тэрийг амар сайн сандаг. Бүр ингээд би өрөөрөөгөө ороод хаяа ингээд ишэд чи өрөөрөө оронгуудаа цаашаа харсан хүмүүс суучихад би бүр ингээд айдаг байсан. За бүр ингээд яа нэ өгсөн байх үү. Ингээд яаж байгаа ингээд гарч авсан уушаасан. За үхээгүй байна. Амьд юм уу? Би багтаа бүр амар ажиж. Тэгтээ би угаасаа 5 6 тал лсэн баг. Тэр чинь 2002 оны кино шиг санагдаад байна. Тэнгүүдээ тэрний 2 дугаар анги нь бол жоохон тэр 1-р анги нь бол угаасаа амар. Харин би бол гэхдээ ингээд санахгүй байгаа байхгүй яг ингээд iconic хэсгүүдийн л санаад байгаа байхгүй. Тэр нэг ингэж нүдээ ингэж дарж марж байгаад ингэж нүднийгээ засвар мавсраар үзсэн юм уу ааш. Тэг ааш хэсэг болохоор нүдээ ханаад одоо дуусна уу гэж. Яг тэгдэг те. Би яг дэрний аягаар орчдөг. Яг дэрийн ингээ уртаа бариад ингээд
Тэгээ би өөрийгөө одоо ингээд жоохон том болцсон юм чинь ингээд жоохон айж майхаа болох юм байх гэхээр ингээд кино доторт ингээд яг ингээд сууж ингээд нүдний хайр жоохон тасар хурны тасар ингээд нүдэрсэн. Харин тэгэж юм хэрэг бодохоор би сүүлд нөгөө нэг The Black Phone гэх киноос 100 гарсан. Мэдгүй. Тэр амар зүүн кино лээ. Аим шиг кино. Тийм аим шиг кино байхгүй юу. Тэрийг би төрсөдрөөр үзээд 7 сард тэрнэр би бүр амар орилж айж байгаа. Тэр аваар хүмүүс ингэж гол нь бид нар би ингэ найзуудтай хамгийн хойно сууж үзсэн байхгүй юу. Тэс чи бидний урд ингэ дөрөв байгаа юм биш нэг ч реакшн байхгүй цаа. Дув тухай үзцгээгээд. Тэг ингээд би бүр ингэ сүүл рүүгээ сандраш эднэр бүгд төр өгцсөн юм шүү. Юу болоо хин ч юус тоорхгүй. Яг тэр ингэ бид тур амар цочж мочол ойрлж мэрлээ ингэж би барыг найзуудтайгаа би ч нөгөөс амар юм реакцтэй үздэг болохоор надтай хүмүүс аим шиг үзэх амар туртай байхгүй би дандаа ойрлдог юу ч л багт ингэ ойрлдог ч юм уу ингээд арай ингэ болохоос өмнө ингэ ойрлж мэрэлцдэг тэгэнгүүт ингээд хүмүүс ингээд киноноос биш бүртөөгийн ойрлтоос айчлаа ястаа нэрэ бүртөөтэй кино зэрэг үнэн кайфтай гэдэг байхгүй тэгсэн чинь харин яг би тэрэн дээр тэгж амар ойрлж мэрлээд ингэжсэн чинь хүмүүс ямар ч реакц авахгүй тэгсэн хамгийн сүүлд нь кино дуусчихсан чинь дараагийн цагийнх нь 3 хүн ороод ирсэн заяа. Андуураад юм ороод ирсэн. Тэгснэ киноны сүүлийг үзчихдэг нүц. Тэгснэ оо манай кино эхлэх юм шүү дээ. Дараагийн яриа болоог биш. Хоорно тийм яар. Би бүр эгш. Хүчтэй юм. Аавтай аим шиг кино үзэхэр л амар лайтай яг ингээд. Яг нэг юм suspenseful хэсэг нь явж штэ ингээд аймаа явж байгаа лээ ингээд. Хаанаас ч юм гарч ирэх гэл ингээд айлгаж байгаа штэ. Тэр үед аав ингээд бэлтцсэн байж тэгчихсэн нэг ингээд биэнд ингээ хөрөнгөт бүр ингээ бүр амар цочоод бүр би тэгээд нэг аим шиг кино үзэж байхдаа нэг орилоод айчхаараа зогсдгоо заяо ингээ юм болгон дээр ингээд орилчих гээд байдаг байхгүй тийм ингээд гэрэл аим шиг кино үзэж байгаа л өдөр болгонгот баярлаа ш. Яа өдөр болчлаа гэрэл гарчлаа нар гарчлаа л тэгэж баярлаа. Харин ер нь аим шиг кино үзсэй дараа яг ингээ үзэж яхад ч юм уу ингээд өдөр амар гайгүйжсэн орой болоод эхлэнгүүт л ингээл нэг юм харахуугаас нэг юм гараад ирчих юм санагдав. Тэгээ ер нь бол хамгийн новшин аим шиг кино бол надад Grudge юм шиг санагдаад байна. Яг нөгөө Япон нуу. Тийм. Яг Япон ёо тэр юу болоод байгаа юм бэ? Ёо тэр нөгөө ихнэр нь ингээд нэг юм палаачтай ингээд доошо бууж ирдэ штэ. Ихнэр нь гэж сүнсэн. Ихнэр нь ч гэсэн. За. Аха. Болохгүй байгаа. Тэгэж бууж ирдэ штэ. Тэгснэ нөгөө нэг тэр нэг нөхөр шиг юм нээдэ штэ. Ихнэр нь сүнсэн ихнэр нөхөр шиг юм. Тэр нь ингээд хар хогны уутан дотор хүүхдээ хийснэ. Хан ман цаваа шахаад итгэв. Йоо тэр бүр яг юу болоод байгаа юм бэ бүр. Тэгж тэр хэсгийг мэдхгүй та хоёр. Мэдгүй. Би яг Жоныг би саяхан хэдэн жил юм татаж авч үзсэн юм аа. Тэгэхэд ингээд тэр чинь нэг юм тийм юм. Тэд гэсэн юм чаптеруудтай юм билээ шүү дээ. Тэр чаптерийн хэд дээр нь жилээ. Би бас яг 19 онд ч лөө нэг найзтайгаа үзчихсэн байхгүй. Тэр гэсэн чаптеруудтай. Тэгснэ тэр нөгөө надаа юу л амиргаад дээ нөгөө орон дотор ингээ орсон. Тэр чинь ингээ бүр гэрэл мэрэлтэйдэг шүү дээ. Ингээ орондоо орсон ингээ хайгаад ингээд тэгснэ ингээ хүндлөө ингэсэн чи дээрээс нь доороос ингээ хүүхд гараад тэр хүүхд бүр яг манай 10 жилийн ингээ миний хажуу сууж суудаг байсан бандтай өрөөжлөгийн царайтай. Бид нар тэгээ дандаа шоолдог ус тэрийг. Тэгээд тэгснэ би ингээд нөгөө аим шиг кино үзэн амар айчдаг. Тэнгүүд манай эмээ хоёр тэгэл намайг амар ингээд цаг нь алж тэгэл айдгаа мэдгүй аим шиг кино үзэл. Гэл тэнгүүд би өөрийгөө тайвшруулах гал ингээд янз бүрийн юм ингээд ирүүд чинь ингээд интернет авахгүй юм чи янз бүрийн яриа сонсдог. Тэнгүүд тэр нөгөө аим шиг киноны хүүхэд чинь биш юуны гэртээ гацаа. Яа Джоны хүүхэд чинь юм юу штэ цав цагаан байдэн штэ. Тэгсэн чинь тэрийг би нэг гуриланд өхрүүлж исэн гэж сонсчихсан байхгүй юу. Тэгээд би ингээд өвөө тэр чинь зөвхөн гуриланд өхрөөсөл хүүхдээсэн юм байлээ гэсэн чинь тэр чинь тэг ямар амаа тий айсан л гаас тэгс чинь би үгүй зөвхөн гуриланд өхрүүлж өгсөд би одоо дахиж айхгүй ч тэгэж гуйж би тавтгаа яриа нэг кино үзчихсэн ямар сандаг. Тэгээ нөгөө нэг манай ихчнэр тэр нөгөө нэг хүн болгоныг травматуулсан хэсэг нь эдгэстэй нөх шүршүрт усанд орж ирсэн чинь нэг толгойг нэг гар угааж идэг ч гэсэн тэрээр ярьсан чинь тэг амар их ус унснаа юу болоод байгаа юм бэ гэн гайхаад ингэсэн чинь яг толгоон дээр нэг сэжгийн гар байж идэг. Би бүр яг аим шиг кино үзснийхаа дараа яг тэгж толгоогоо угаахтаа дандаа өхмээр санагддаг зав. Нүрээ угаад штэ ингээ сандаад одоо ч гэсэн ер нь би тэгдэг. Тэг ингээ сандарсандаа ингээ гэртээ ингээд ганцаараа ингээд нойлдоо нүрээ угаа зогсож байхад ингээд хин нэг ард мэн байж юм гэж бодоо сандраа нүдэнийгээ дандаа нүдрүүгээ хөөс оруулсан. Яа юу ч байхгүй л штэ. Харин тийм яг тэгдэг. Одоо ч гэсэн би тэгдэг гэдэг одоо ч гэсэн нүдрүүгээ хөөс оруулдаг хэвээрээ.
Тийм нөгөө нэг The Nightmare on Elm Street гэдэг нөгөө Johnny Depp анх тоглосон. Johnny Depp амар залуу байсан нэг кинод шүү дээ аим шиг. Нөгөө Freddy Krueger гэдэгчлээтэй нөгөө нэг зүүдэнд нь алдаг. Үзэж байгаагүй юм аа. За тэр Johnny тийм Depp-тэй юм шиг кино л үзэж. Johnny Depp гэдэг байхгүй тэр бүр 75 он ч лөө тэр үед гарч исэн заяа. Тэнгүүтээ Johnny Depp амар залуу хөгшин билүү. 20 морьтой ч гэдэг лөө. Амар за 70 хэд биш юм болов гэсэн. Гэхдээ тэр чинь мөн шүү дээ 60 дооны өмцтэй. Тийм шүү дээ. Дөнгөж 20 морьтой ч л 17 8-тай гэхгүй Johnny Depp амар залуухан байдیں۔ Тэгээд гисэн чинь тэрний нөгөө нэг Nightmare on Elm Street гэх тэр кино болохоор юу яадаг нөгөө хар тар зүүдэлж байгаа зүүдэнд нь алчдаг. Тэгээд гисэн чинь тэрний яг нэг хэсэг байхгүй ингээ нэг баан твтчихсэн чинь ингээ бааныхан дотроос ингээ гинт ингээ нэг тэр Фреддиг гар гарч ирээд ингээ алах гад идэх чөлөө нэг тийм ингээ гарч ирэнгүүтээ ингээ сэрцэн ч залгуулчихдаг байхгүй. Би тэрийг ингээ яг амар ядарсан бахтад баан твчихтыг дандаа тэрийг бодож босдог. За босон юм. Одоо хитрхи яриа удчихлаа. Одоо Фреддигийн гар гарч ирэх гэдэг. Фредди гарч ирж алах гэдэг нэг. Харин тэр нэлээ бас ер нь ингээ нэг юм багтаа үзсэн юмнууд ч юм амар юм трама тулцсан. Аим шиг кино үзээд ерөөсөө айдаггүй хүн гэж байдаг болов. За тийм хүн ч тоо. Ямар ч тийм ямар ч одоо юм мэдэрдэггүй хүн. Ямар нэгэн юм side effect байхгүй. Одоо бид нар бол нэг тийм side effect байгаад шүү дээ ингээ. Алавтай юм шиг үзснээ дараа нь ингээ ус усанд орж чадахгүй. Нөөрөөрөө угааж чадахгүй ингээ. Шүршүрт орж бурч чадахгүй. Алцганаад байгаа сте. Гинт ингээ яг ингээ сайхан байжсна яг гэрэл унтрахаар л би яг бодондоо гэж бодонгоо тэг гэрэл унтрахаар бодоонаачдаг. Тэнгүүтээ огт тэгдэггүй хүмүүс байдаг болов. Хэрвээ байдаг бол комент хэсэгт танилцъя. Эвгүүл тиймэрхүү нэг юм мэдэрдэггүй хүмүүс байдаг гэжтэй. Огт ингээд айдаггүй мөртлөө ингээ үзээд идэг манай найз байдаг гэсэн амар аим шиг кино үзэх туртай. Тэг ерөөсөө тэрнээс реакцлтгүй айдаггүй. За тэгснээ Final Destination-гийн 3 дугаар ангичлаа нөгөө нэг юм roller coaster суух гэж хагаад бэлдэг биш үү? Тэр ингээ үзчихсэн үү? Roller coaster-тай суудаг өстэй тэгээд зүгдэж мөгдөг нөгөөдг нь салж малаад байдаг шүү дээ. Гүг харин roller coaster-т суугсан чинь тэгнэ гээд болчдөг байхгүй юу? Суухаа. Тэгсэн чинь тэрэн дээр сууж үлдсэн суусан хүмүүс нүхчдэг байхгүй юу? Тэгээд хідүүлээ ингээ машинтай нэг ганцхан болт ингээ явж ийсэн. Ганцхан болт нь салсан чинь өгчдөг те. Тэгээ одоо ч гэсэн ингээ тэр нөгөө нэг ягаа roller coaster суухаас бол би травматай айдаг. Тийм. Тэр нөгөө нэг би тэр драмагаа энэ жил давсан. Монголын энэ галзуулгыг суусан. Нөгөө нэг камер барьсан залуу нь камер нь ингээ шийдэгдэнгүү тэний газар очиод ингэж байгаа. Тийм болно гэж ерөн төсөлд ингэж imagine хийдэг байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэрнээсээ бодлоод айгаад ингээд бүгдээрээ босоо явсан чинь юу очдаг. Хүмүүс нь ингээд ангийнхаа хүүхдүүдийг аваа босчдөг штэ. Тэгсэн чинь нөгөө үлдсэн хүмүүс нь суусан чинь тэд нар нүхчдэг. Тэгээ нэгээрээ тэрийг би яаж нөгөө нэг дээр үйт чинь лагер дээр хэдхэн кино явчихсан CD-гээр ингээ кино минод ингээ амар үздэг шээ. Тэгсэн чинь ингээ өөр кинод бүгд амар уйдгартай кинонууд байсан байхгүй юу. Тэгээ одоо бодоод ханаа Холливуудын том кино байсан юм билээ. Жоохон байсан болохоор тийм кино үзэж ингээ 2 3 цаг суухгүй штэ хүүхд юм чам. Тэгээ би тэр Final Destination 3 дугаар ангичлаа 2 дугаар анги бараг 10 удаа үзсэн цаад бараг 20 30 үзсэн баха тэр 100 тасралтгүй үзчихсэн. Тэгээл ингээл цаг олдонгууд л бараг тэрийг тавиал үзчихдэг. Тэг бараг ингээ цээжилсэн байдаг. Тэрэн дээр нөгөө нэг Tanning Bed руу орж байгаа хоёр хүүхчдэг. Штат хүүхчдэг. Тийм тэр анги чинь байхгүй. Тэр анги бас нэг rock. Тэр анги нэрээ гоё те. Тэр анги нэг юм гоё зүүн хийсэн байдаг. Тэнгүүд нөгөө гол дүрт нь нөгөө Scott Pilgrim vs the World яхан тоглолцоо Ramona Flowers тоглолцоо. Тэгснэ тэр нөгөө нэг юм rock хосууд байдаг амир зүүн тэр кинон тэр анги дээр амар рок хосууд тэгснэ юу их найз охин ингээ нүг юм хадаасны буунд буудагдаад өгчдөг. Тэр хоёр нэг юм том юм юунд ажиллаж байсан. Warehouse шиг мэдлдэг штэ. Тэр нөө хадаасны буугаар тагтаа магта хэрэмэр ичүүл буудаж алаад байдаг. Тийм штэ. Тэгжсэн аа найз охин тэрүүгээрээ өөрөө ингэж буудагдаж өгсөн. Нөгөөд найзлаа болохоор тэгсэн чинь амар уурлаад нөгөө нэг очиж сануулах гэж утсан нөгөө нэг гол дүрийн охин залуу малууд амар ууралж яаснаа ууралж ингэж карнавал болоод тийшээгээ тэгсэн чинь дүүн явцсан байгаа. Дүүн дараагийнх нь нөхөн байгаа тэр гол дүрийн охины. Тэгсэн чинь нөгөө юу тэр карнивал дээр чинь тэгж хөтөг үсттэй. Нөгөө тэгснүүд нь тасарч. Тийм тэр тэд хөтөг чинь тэр ихгүй юу. Морзор ингээл явж ийсэн нэг юм утаснууд ингээд. Тийм тэр чинь нөгөө нэг тэр рок найзлан ихгүй юу. Тэгээ үхснээ ингээд дунд хуруу гарах зүгцэн байдаг шүү дээ.
Тэгээ тэрнэр ингээд юм жижигэн зөвүүн дитейлүүд юм аа нэг юм машинаар ингээд явж ангууд ингээд радионд ингээд артлаж юм чам алах гэдэг боо явж байгаа юм serial killer мэдрэг тийм боо явж байгаа хойшоо ингээд харсан ч тийм амар зөвүүн тэр ангиас Тэр ангийг би амар юу яаж үзсэн төвлөрч үзсэн юм шиг штэ. Одоо яг ингээд тэр ангийг санаад байгаа харин тийм. Тэрний хоёр охин тэр нөгөө нэг бие тань хэлэгжсэн өвхөж мөхтөг нь бол амар эвгүйтэй. Яг ингээд нөө ингээд тэр нөгөө нэг тааных нь газрынхын залуу нь ингээд уцаар ярьсан тэгснэ хаалга нь хаагдчихин гэснэ ингээд нэг тос хавчуулж мөвчүүлээд байдаг штэ. Тэгсэн чинь тосон шахагдаж гарч дуусч мосоо дарж хаалга нь хаагдснаа нөгөө хоёр охин зүгээр үхэж. Харин тэр хоёр бүр шатаж өгчихгүй амар. Шатаад бүр зүгээр юу мууми болцоо гэдэгтэй. Ааха бүр ингээд болцсон шүү дээ. Амар сайд. Тэрийг би амар сайн сандаг. Тэгээд бас би тааны хэлэхгүй л гэж боддог байсан ч гэсэн. Тэгсэн чинь одоо таана өөрчлөгдсөн л гэж. Харин The Nightmare on Elm Street ч гэсэн яг нөгөө нэг сүүлд нэг гарсан. Сүүлд гарахын өмнөхөн жилөө нөгөө хин тоос Rooney Mara тоосны ангиудын. Тэр анги бас надад амар дажгүй санагдчихсан. Нилийн харахгүй анги. Тэг үзэхэд гэхдээ ингээд үзэх юм яг ингээд төлрөө технээс нь үзэх юм бол амар дажгүй анги бас. Тэгснэ одоо энэ нэг хоёр одоо чиний тэр нэг багтаа үзчихсэн гэдэг байгаа тэр нэг камптай яваад алуурч гарчдаг. Тэрний алуурч нь Джейсон гэж залаад байхгүй юу? Тэгээ миний сандаа Джейсон гэсэн залуу бидیں۔ Тэнгүүдээ Фредди хоёр хоорондоо ингээд үтэлтэд бас нэг Jason versus Freddy гэдэг кино гарчсан заяа. Тэр болохоор ингээ хоёр киноны франчайз алуурчид ингээ хооронд ингээд юугаа victim-үүдээ ингэж яагаад өрсөлдөд идэг амар тэнэг. Бэж нэг амар сэжийн кино санчлаа нөгөө нэг хүмүүс нөгөө нэг юм хайк хийдэг хүмүүс ч үлээ. Явтай чи нэг юм хээр талмалд явж ирсэн нэг юм хүн иддэг юм хүмүүстэй таарлтдаг нэг аим шиг кино байдаг та. Нэг юм сүрэг нэг хүн иддэг хүмүүс байдаг шүү. Малаа чи тэр киног мэдчихэв үү? Wrong turn. Тэр нэг амар сэжгийн кино те. Тэгснэ нэг хүүхнийг нь барьцаалснаа. Тийм. Хүчинснээ ингээд хүүхдээ гаргаж авч махгүй бүр амар сэжгийн болоод байдаг. Wrong turn тэр бүр амар юу. Тэр бүр амар заваан кино бүр яг би бүр яг үзчихэд бүр яаж юм сэжгийн кино хийж чадчихна. Тэрэндээ төстэй бас нэг кино байдаг заяа. The Hills Have Eyes гэдэг. Тэгэхгүй мэнэ. Тэр бас нэг тийм нэг газар ингээд цөмийн юунаас олоод ингээд хүмүүс нь тийм сонин төрцөн. Тэг тэд нар ингээд үлдээд хитгэн үлдэнгүү тэд нар нэм каннибалист болсон. Тэгснээ бас тэр яваар ингээд аялах гэж ирсэн хүмүүсийг алж малаад ингээд идэг. Тэр бас амар эвгүй кино. The Hills Have Eyes бас навшин кино л та. I saw the devil одоо аимшиг кинонд орох уу гэж. За одоо хамгийн хүн болгоны өстө үдчихсэн нэг кино заяа. Хөрөөгийн тэр надад найруулагч амар таалагддаг. Хөрөөгийн ихнийг надад амар таалагддаг байхгүй юу? Хоёрхан залуу ингээд сэрдэг шүү дээ. Энийг юм подвошигч юм шиг нэг юм өрөөнд ингээд хоёр залуу ингээд хөлөө ингээд гагнуулсан юм ингээд гагнуулсан сэрдэг байхгүй юу? Тэгэнгүүтээ нөгөө нэг хөрөөгийн тэр нэг юм балер царайтай нэг жижигэн доо шиг юм гэж телевизээр гарч ирсэн ээ чөлөө. Хоорн ярьж мэрээд ингээд спикерээр ярьдаг байхгүй одоо ингээд таяр те нэг нь ингээд хин алхаа шийднэ нэг нь бол эндээс амьд үдтэй гарна ингээд тэгээд таяр өөртөө шийд ингээд энэ бол тоглоом ингээд эхэлдэг тэгээд тэр хоёр ингээд хоорондоо юм яриад тэр бүр амар баг өртгөөр бүтсэн амар тэмдэжгүй кино заяа уулна эхний анги нь бол тэгээд ингээд хоорондоо ингээд тэр ерөөсө тэр өрөөнд болж байгаа юм л гардаг тэг ингээд хин тэднийг тийг зовоод байгаа мэдэхгүй тэрэнд нь тэгснэ нэг эрэгтэй байдаг хгүй юу залуухан зохиол нь бичээд тэнгүүтээ найруулсан. Тэгтээ эн чинь бас James Wan гэх нэг амар том хятад чөлөө хаан хүчлээ American Asian аимшиг киноны найруулагч хийсэн анхны кино. Тэгээд өөрөө гол дүрдэн тоглодог. Чөлөө нэг дүрдэн тоглолт юм аа ядчихсан. Тийм болоод идэг. Тэгэл Saw гэдэг анх киногоо хийжсэн тэр нь тийм тэгснэ James Wan ер нь бол Холливуудад маш сайн юу юм шиг James Wan найруулад Leigh Wan болохоор screenplay зохиол бичсэн байна. Тийм тэгээд гэтээ нэр нийлж зохиол бичсэн. Ер нь нэлээд амар баг хүртгөөр чинь 1.2 сая доллараар бүтэнгүүтээ 103.9 сая доллар болсон гэж. 100 дахин орлого болсон ч шүү. Damn. Ямар амар юм те. Тийм ээ. Тэгснэ энэ
Одоо энэ тэгтээ хөрөөгнийг үзэж байгаагүй л. тийм үү. Би хөрөөгийн тэр юуг дандаа эхлүүдийн амар сайн санаад байдаг. Нөгөө нэг янз бүрээр ингэж хүмүүс ингэ гинт сэрдэг нэг газар. Тэнгүүд ингэ дандаа нэг юм яг ингэ өөххийн аюулт ингэ орцсон. Тэгээ нэг юм хийж иж ингэ тэрнээсээ аврагдах болчоо. Тэрийгээ тэг яах вэ гэдгийг амар боддог. Тийм хэцүү байдалд оруулж ер нь жоохон disgusting kind of movie л дээ. Яг хөрөөгийн яг тэр тиймэрхүү стилтэй нэг кино байд. Үзчихсэн байхгүй юу? Солонгос кино заяа. Бүр амар жоохон бахта хөдөө байхта тийм DVD-гээр кино үзчихсэн байхгүй юу? Зуны амралтаараа хөдөө. Тэг ингээд тэр аим шиг киног ингээд бөөндөө үзчих байхгүй. Тэгс тэр кинон дээр ингээд нэг автобусын дотор ингээд бөө ингээд тийм high school ч юм уу нэгдэггүй оюутан ч юм уу нэг тийм залуучуудыг бүгд ингээд суулгацсан заяа. Тэгснэ ингээд хүзүүн дээр бүгдээрээ ингээд ийм юутай нэг ийм төмөр ийм гинжин нэг тийм зүйлтэн юмтай. Тэгснэ ингээд буруу зүйл хийгээд ч юм уу ингээд алдаа гарах юм бол тэр нь шууд дэлбэрээд ингээд үхээд идэг. Ингээд шууд тэр хүзүүнийх нь тэр бомб нь ингээд санаад шүүх юм. Тэгээ автобусанд ямар ч тач бөөндөө тэгж сэрдэг ингээд бүнг гэж сэрэл. Тэгснэ хоорондоо алцаж малцаал. Бөө юм болоод тэр нэг Squid Game шиг кино байсан юм байна шүү. Солонгосын. Тэрийг бас яг ярихлаар хүмүүс мэдтгүү маа. Наатаа ч амар санаад хань тэр нэг автобустай хэсгийн. Тийм нэг ямар тач нэг автобусын дотор бөөн хүүхдүүд ингээд ийм сэнхэр мэхэр гэрэл мэрэлтэй тийм юу. Бүгдээ ижлэхэн хувцас бүгдийн ижлэхэн хувцууд өмсгцэн. Тэгснэ хүзүүндээ бүгд нэг юм зүвцэн. Тэгснэ нөгөө автобусны сандалны юм хойдлын дэрнээсээ байгаас тэ тэрнтэйгээ бараг холбоотой ч байдаг лөө тэг ингээд хөдөлж чадахгүй. Тэгснэ бүгд бууж хоорондоо алцаж малцчихсан аа. Тэр хүзүүн зутаж мутангууд хүзүүнийхэн зөвлөлтөнд шууд дэлбэрчдэг. Тэгснэ бодвол нэг нь 8-д гардаг л хта. Би төсөөлний санахгүй. Squid Game юм шүү. Тэнгүүтээ энэ хөрөөний Lay Monol гэж залуу болохоор ер нь аим шиг кинонд нэлээд сайн. Тэгээд Dead Silence гэх кино мэдхүү. Dead Silence гэдэг нэг юм хүүхэлтэй ингээд хүн алаа явааддаг заяа. Chucky биш шүү гэсэн. Тэгээд тэр кино хийж исэн юм байлээ. Тэнгүүтээ энэ series гэдэг кино байдаг. Энэ series гэдэг тэрний 1 2 3 дугаар ингээд хийсэн. Саяханы киноос дээ. Тийм series бол 10 онд гараад сүүлийн series-ийн 3 дугаар ангийн нэлээ үзэж байгаа. Тэг гэрийнх нараа бөөндөө үзчихсэн байхгүй юу. Тэгээ бүр ингээд буудан дээр ингээ бүгд дарааллаа суудсан байдаг хгүй юу. Тэг ингээ би яг захт нэсэн. Ингээ бүгд надад харагдаад байгаа хгүй. Аав амир бүгднгийн цочоодсэн. Яг тэр киноныхаа аим шиг яг нэг тэр хэсэг дээр бүгд цочоод яг ингээ нэг бандас гэд ингээ дээшээ ингээ болчоод ингээ бацаа бод штэ. Тэгж бүгд цоччихсэн. Тэр нүгээр амир аим шиг юм байсан. Нэг ингээ имлэг дотор ингээ байжсэн ингээ цонхоороо ингээ харсан чи ингээ доор нь ээждэг хэсэг ахгүй. Тэр хэсэг дээр бүр бүгд хашгираад санахгүй наа. Юу ч 1 2-ыг үзчихсэн гэдэг чинь Rose Byrne тоглох. Сүүлийн үед нэрээ гарсан аим шиг кино гэвэл тэр нөө юу Annabelle мэлтэй кинод ч юу лээ. Conjuring. Сүүлд чи Invisible Man гэх кино үзсэн үү? Elizabeth Moss тоглосон. Тийм, зөвөр нэг хувц өмсчөөд их нэрийгээ яваагаад байдаг. Тийм. Тийм тэр мөн. Тэр мөн тий. Тийм, их нэрээ травматайс хийдэг. Тэр киног чинь энэ Соогийн залуу найруулсан баггүй юу? Тэнгүүтээ Invisible Man болохоор юу яжсан? Миний яг quarantine орохоос өмнө 18 онд үзсэн хамгийн 19 онд ч л үзсэн хамгийн сүүлийн кинод үзсэн киносэн. Тэгээ надад бүр амар таалагдаад тэгээд яг үзсэн чинь Invisible Man гэдэг чинь болохоор бүр дээр үед гарч ирсэн нэг бүр амар дээр үеийн тийм аим шиг кино байдаг. Америкийн. Тэр нь болохоор тийм нэг галзуу scientist ингээ өөр төр янз бүрийн туршилтын өөрөө invisible болгонгуудаа ингээ хүн алаа яваад байхгүй. Тэгсэн чинь энэ анги болохоор нөхөр нь тийм technology бүтээгээд өөрөө ангицсан шүү. Тэнгүүтээ надад Invisible Man-ы хамгийн таалагдсан юм болохоор юу хийсэн нэг юм ерөөхдөө бол Invisible Man дээр гол дүрийн эмэгтэй өөр өөртөө жүжигсэн байгаа байхгүй ингээд дотор нь юу ч байхгүй яг хөө шидэгдэх цохогдох юм дээр ногоо хувцлуу ингээд цоцсон баг л та. Йоо тэгтээ бүр амар их шидэгддэг те. Харин тийм. Тэр тэгтээ аргагүй тийм жүжигчин та сонгосон баха. Back жүжигчин сонгосон байсан. Яагаад гэвэл тэгж их шидэх болохоор ч гэж. Тэгээд тэгснэ Invisible Man-ы хамгийн тийм нэг бас нэлээ надад таалагдсан. Тэгээд хүмүүсийн бас нэлээ яриадсан болохоор ингээд юучгүй зүйлээс юм suspense үүсгээд зүгээр л ингээд ийм стил зургаас стил ингээд планаас шүү дээ ингээд ямар ч хөдөлгөөнгүй юу ч байхгүй зүгээр л нэг юм галтгооны тавиараа ч юм уу юм нэг ийм хэсэгт ингээд юм байгаа юм шиг ингээд харагдтал нь ингээд тэрлүү ямар удаан фокусаа өгдөг. Тэгээд энэ аян маян ч гэсэн ингээд жоохон айдивсцсан. Тэрнээс нь ингээд нөгөө хүн ингээд айж байгаа ингээд эднэрийг тэр мэдрэмжийг ингээд бид нар өөртөө үзэж явахдаа авч ийсэн.
Тэр нь ингээд амар тийм бас гоё шийдэл болсон гэж аягүй их ярьсан байсан. Надад тэр нь уус амар таалагдахгүй ингээд юу ч гүгээс suspense үсгээд байгаа нь. Тэгээд Invisible Man аягүй тийм нэлээд бас ашиг болго орсон. Нэлээд сайн үнэлэгдсэн. Тийм гэнэс. Тэгээ яг сүүлд нь бүх юм таалагдал ингэсэн чинь шил тэнэглэн байсан. Нөхрөн шал мангарлаа. Нэг тийм амар байсан. Нөгөө нэг зөрүүлж сэтгэхэд нөхрөөгөө одоо амиа орлсон болгочдөг ч илүү яачдаг ч нэг тиймэрхүү юм болоод тийм тэнгүүтээ цагдаа магдаг ирсэн чинь ингээ нөө эн чинь өөр ингэсэн ингээ нөгөө цагдаа ч угаасаа ойлгочихсон тэгэл за окей за окей гэ бүх юм шийдэгдчихдэг л тээ. За хэдэн минут болж байна? Тэ бараг болцсон юм шүү дээ. Өөртөө ярих үү. Зөндөл юм шүү дээ. Нугасаа дараагийн дугаар дээр дахиад аимшиг кинод байгаа юм чинь. Нэг ингэ тусчихдаг. Нилээл их юм ярьчлаа шүү. Зөндөл баг кино. Багахан зөндөл юм ярьлаа шүү дээ. Сонирхолтой. За ингээд дараагийн дугаараар бид хоёр дахиад аимшиг кинод ирнэ. Марлагийн царай. Ингэсэн. Хэрэг манай подкастыг сонсдог бол намайг аимшиг кино дургу үздэггүй гэдгийг та нар мэдж байгаа. Мэдгүй байвал одоо мэдж ав. Хүчээр л одоо ингээ Halloween болох гэж байгаа болохоор ярьж юм да бэ. Би угаасаа амар Halloween дуртай, аимшиг кинонд дуртай. Би ер нь аимшиг кинонд амар дуртай л та. Halloween ч нэг дуртай гэхээс. Би баярт нэг дуртай гэхээс. Би угаасаа өнөөдрийн дугаар дээр бүртөөг яриулаад сонсоо суужээ гэж бодчихсон. Тэгэнгүүтээ дараагийн дугаар дээр болохоор би жоохон классик аимшиг кинодыг ярих гэж бодсон байгаа. Тэгээд жишээ нь Psycho, тэгээд Exorcism, Rosemary's Baby энэ төргээд энэ кинод бүгд Look TV дээр байд юм лээ. Тийм болохоор би Look TV-гээс өөрөө дахиад үзэж агаад тэгээд гоё дахиад ирнэ гэж бодож байгаа. За энэ өнөөдөр ярьсан кинонууд Look TV дээр байгаа. Та бүхэн Look TV-гийн Hollywood аимшиг гэсэн сангаас нь орж үзэх боломжтой шүү. За ингээд өнөөдрийн дугаар үгээр өндөрлж байна. Энэ үртэл сонсогч нартай баярлалаа. Баяртай.